За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ бас хөөрхөн хорь мориулаа болцсон байна. Бас ганцаараа яриад байвал жоохон цагийн гарц байх байлаа. Хорь гэдэг бол надад бол хангалттай. Хорь битгий зүгээр нэг хоёр хүн л тус дэмтэй юм ярьж ивэл тэр миний зорилго байгаамаа. Тэгэхээр бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд өнөөх бичлэгээ би устгасан. Яагаад гэхээр та бүхний ард та нарыг чиглүүлж байгаа хүүхдээц ямарваа хин нэгэн байгаа, өөрийн бодол байгаа. Тэрийг би ингэж чигээрээ явж явах хэвээр байдал нь баруун зүүн тийшээгээ жоохон хазаалгах, далилгах юм уу ийм чиглүүлэг хийчиж магадгүй юм байна гэж бодсны үндсэн дээр ер нь цаашдаа энэ хүн амьтны нэр тэ альва газрын нэрийг дурдах хэрэггүй юм байна гэж бодлоо. Яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ даалгавар ертөнцтэй холбогдож байгаа, сонирхож байгаа, судалж байгаа хүмүүс өөрийн гэсэн бодолтой яг өөртөө эзэн байж зөвхөн өөртөө найддаг байх нь маш чухлаа. За энийг би нэг босныхаа дараа нэг дэмэрч солиород бахан явсан гэд нэг дурдж байсандаа ийм байдалд орцсон тохиолдолд би өөрөө л өөрийгөө эндээс одоо авч гарахгүй юм бол өөр хинч намайг авч гарч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч исэн маа тэрийг яг ингээд биеэрээ туулж ойлгосон гэсэн үг ээ. Миний толгой руу өөр хүний бодол ингээд цогцоо зайгүй дайрч орж ирээд би тэрийг болиулж чадахгүй тэгээд бид нар чинь бүр 9 шидийн яриад нэг онгод болж шүлэглээл нэг болж чөтгөр шулман болж хараагаал ч юм ингээл бүр намайг өстой болохыг байлгасан байхгүй юу. Тэгээ огт тийм юм үзээгүй байж байгаад хажууд нэг хүн "Үй миний толгойд нэг хүн орж ирээд тэгж хэлээд байна" энэ төр гэдэг юм бол ирэхэд те. Үй эн чинь мэдрэл муутай юм л гэж бодно штэ. Жишээлбэл манай аав байна те намайг ямар ч үед миний тал зогсдог, ямар ч үед намайг дэмждэг, надад итгэдэг одоо бүр хамгийн их итгэдэг тэр хүн маань хүртэл над руу ингээл за миний охин барыг ингээд галзуурчтэй гэсэн харцаар хараад энийг одоо болохгүй бол имлэг мэмлэгтэй аваач чивтүүлээ бодож байгаа нь ингээд нүднээс нь илт харагдажсэн байхгүй бүр надад хийлтчихсэн л та. Би тэгэхэд бол амар айсан. За би одоо ингээл яг энэ чигээрээ удаан байх юм бол шараад руу явах юм байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө толгой руугаа өөр хүний бодол оруулж гаргадаг те өөр сүнсэн биеттэй харьцдаг тэрийг бие дээрээ буулгадаг хүмүүсээ уг нь бол бараадсан юм аа тэгсэн чинь нөгөөдөл нь надаас бас адилхан жирэхэд цугтаагаа төгшөөгөөд ингээд нэг сонь сонин хандлагууд их үзүүлж исэн. Яг уу надад үнэхээр хэрэгтэй тухайн үедээ би ойлгоогүй гэсэн дараа нь бодоод яг хэрэгтэй юм хэлждэг гэсэн хүмүүс бол байгаа. Гэхдээ ихэнх нь л нэг тийм хандлага үзүүлсэн. За одоо хүнээр төсөөлөх юм бол 20 30 нас хүрчээлдэг нэг настай хүүхэд ороод ирэнгүүт өөдөөс нь загнаал. Чи яага юм ярьж чадахгүй. Тэг чиний хэл мэлд ороогүй чи надад юу ч хамаач байхгүй. Одоо юу гэдэг чинь би чам тэр хэл мэлийг чинь зааж чадахгүй тэг өөрөө сурна эсвэл тэгэл хийхгүй байж байхгүй гэл ингэж байгаа юм шиг юм хандлага үзүүлж байгаа байхгүй юу араас нь орж ирээд ингээд алтаж оноод явж байгаа нэгэндээ яагаад сэтгэлээрээ нэг сайхан тусалчиж болохгүй гэж ирээдүрүүгээ заавал тэгэж нөгөө ус цацаад байх шаардлага байсан юм уу байгаагүй ч юм уу гэж нэгдүгээрт бодож байгаа. За тэгэд энэ солиорч дэмэрхээ би бараг л мэдчихсэн гэхин цаашаа жоохон бэлтгэлтэй байсан байхгүй юу. Яагаад гэвэл би хар багын бусад хүмүүсээс арай өөр одоо миний онцлог гэх юм бол хийсвэрлэн төсөөлөх, уруулан бодох, уран сэтгэмж сайтай хүүхдээс байхгүй. Багасаа л одоо юу гэдэг өөрийгөө ингээл хүнч байна, дайчин байна, баатар байна гэж байлдаал өөрөө өөртөө төсөөлөл тоглож байгаа баг найз майзын хэрэггүй. Тийм үргэлжлээл хөврөөд идэг юм зохицолтгүй төсөөлттэй хүүхдээсэн даалт ертөнц хий биетүүдтэй харьцаж эхлэхээр яг тэр чадвар маань гэх юм уу тэр тал маань надад жоохон хэцүү зүйлийг би болгож магадгүй дээ гэд бодож л байсан. Хийсвэрлэн сэтгэх нь өөрөө даваа талтай л даа. Төсөөлөн бодох чадвартай хүмүүс бол альва шин санаа олдог ч юм уу эсвэл илүү мэдрэмжтэй байдаг, бүтээл сэтгэлгээтэй байдаг гэх мэт даваа талтай боловч сул тал нь болохоор бодол дотроо л амьдраад идэг. Бодит байдлаасаа салчдаг. Тэгээ хий хоосон мөрөөдөлтөө ингээд зүүд нойрон дундаа одоо талмаараа алж гэх юм уу нэг тийм байдалтай байх гад байдаг тал байдаг байхгүй юу. Дундаж хүмүүстэй харьцуулахад тэднээс давсан хэмжээний эсрэг сэтггүүтэй хүн дээрэс нь хий битнүүдтэй харьцаад эхлэхээр тэр хоёр чинь ингээд нийлэнгүүтээ ер нь бол хэмжээнээс хитрээд хязгаараа даваад солиорол руугаа
орцсон юм болж байгаа юм л та. Хүмүүстэй уулзаад явж байхад нэг зүйл ажигласан маань ер нь энэ даалт ертөнцтэй холбогддог, үздэг, харддаг мэрэгэн түргэн хүмүүст нийтлэг ажиглагддаг зүйл нь бардамнал байдсан байна. Болгоомжлох ёстой. Байнга ингэж отж идэг зүйл юм шиг. Хамгийн анхаарах үйс сориод инсэн нь ер нь бардамнал дээр явд юм шиг санагддаг. Огт бардамналгүй юм хүмүүстэй бараг л уулзч байгаагүй. Ганц нэг л байсан тэр дотор өстө ганц нэг байсан. Миний хувьд би өөрөө угаасаа бас байсан. Одоо ч байгаа. Хэцүү шттэ тэгэл байж байгаа л би л амар чадварлаг. Манай онгодуудлаг бус нарай мяа энэ гэл бала балаа юм бодвол явах үе байдаг. Үнэхээр ингээд тэр тал маань ингээд хөрөгдөөл гарч ирээл чадлаараа л дарна тэгэл байнга тэмцэлтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр энийг бол би ингээд шүүмжлэх гэж буруудах гэж яриаггүй. Энэ нэгэнтээ байдаг зүйл учраас бид нар энийг анхаарах ёстой гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Би ингээд бардамлаа судалж эргцүүлж яг суурь нь үнц нь юундаа байна гэж бодлоо. Өөрийгөө лаг гэж бодоод байна. Онгодуудаа мундаг гэж бодоод байна. Одоо хамгийн аавгаа юу ч хэдэ. Хаяа бас тэгэл балаарх үе байна. Тэгээд тэгж бодсноороо үр дүнд нь би яг юунд хүрэх гээд байгаа юм бэ гэд эргцүүлж үзлээ л дээ. За би хамгийн мундаг нь бай. Хамаагүй бай заяа. Байлаа гэд яах гээд байгаа. Тэнд галтгоонд хоол өөрөө хийгдээл тэгснээ тэр хоол нь миний ам руу өөрөө орж ирэх гээд байгаа юм уу? Миний ахуй амьдрал сайжрах гээд байгаа юм уу? Эсвэл Монгол хөгжөө дутаан бутаа нарилах гээд байгаа юм уу? Үгүй. Ерөөсөө тийм ямар ч юм бодиттой үр дүн байхгүй. Сэтгэлийн хоосон таашаал болчиход байгаа хгүй бардамнал гэдэг маань. Хоосон бардамнал гэдэг чинь өөр үгээр илэрхийлэх юм бол хэрхэл болчихж байгаа. Тийсвэр сэтгэхүй чинь бас ихтгэхээрээ хэрхэл болоод байгаа хгүй. Хоёлоо бодит байдлаасаа тасраад байна штэ. Тэгэхээр нэг нь нөгөөгөөс ургадаг ч юм уу, нэг нь нөгөөгийнхаа найз ч юм уу юм жоохон холбогдолтой зүйлсүүд байгаад байгаа. За засах арга нь бол хийрхээд агаараар хөвөөд бодит байдлаасаа тасраад байгаа шүү дээ. Хоёулын дээр нь. Тийм учраас эсрэгээр нь хийх ёстой буюу бодит байдал дээрээ бууж ирэх ёстой. Агваа мундаг өвөг дээдстэй байлаа гэд өнөөдөр гэрлээ хэмбэ. Би юу хийж байна? Миний гараас ямар бүтээл гарваа? Тэр нь хүмүүст ямар үр дүн авчирваа? Миний бодит байдал чинь хаана байна гэдгээл байнгын дүгнэж цэгнээд тэн дээрээ тогтоод тэндээсээ зуураад газар дээрээ гიშгээд бууж ирж чадах юм бол энэ хийрхэл гэдэг зүйлийг хэмжээ хязгаарт нь барьж болох юм шиг санагдаж байгаа. Гэтэ бас л би бол бүрэн дүүрэн хичээгүй ажиллаж байгаа л гэл нөгөө ажиллаж байгаа гэдэг үг л хэлдэг штэ. Даалт ертөнцтэй холбогдож байгаа юм холбоотой хүмүүс ер нь бүгдээрээ бардамналтай байдаг гэдэг байгаа шүү дээ. Ер нь л ихэвчлэн бардамналтай байгаа. Тэгэнгүүт хоорондоо эвлэрч нэгдэх нь айгүй хэцүү болоод байгаа байхгүй. Одоо би ингээл нэг хүн дээр яваад очиход өөдөөс ингээл хамраас өгчөд тахаар чинь тэр хүн намайг өөрөөсөө түлхээд байгаа байхгүй. Энэ тэнд л нэг шуудаан тийсэн үхрийн эвэр шиг би бинийг муулсан, үгүйсгсэн, шөөмжилсэн хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр уг нь бол даалт ертөнцтэй холбогддог, сэрцэн, бараг л гэгэрэл рүү явж байгаа хүмүүс нь хоорондоо эвлэрч нэгдэхгүй байхаар хаашдаа Монгол улс маань эсвэл дэлхий маань яаж эвлэрч нэгдэх вэ гэдгийг бас нэг удаа бодоод үзвэл зүгээр юм байлээ. Би нөгөө оюутан байхдаа Full Metal Alchemist гэдэг нэг аним үздэг байсан баггүй юу. Тэгээ Brad Pitt-ийн тоглосон Seven гэдэг кинон дэр бас гардыг нэг 7 нүглийн талаар сувдаг, хойрог, шунал, тачаал, атаархал, бардамнал, уур хилэн гэдэг юм 7 нүгэл. За 7 байна уу, 10 байна уу хамаагүй. За нэг иймэрхүү зан чанарууд хүн төрөлхтөнд суур нь угаасаа байдаг юм шиг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нэр тэрийг анзаараад ажиглаад хараа хяналтандаа байлгах хэрэгтэй юм шиг байна. Яагаад гэвэл энийг бас бүр ор мөргөө тас алга болгоно гэвэл магадгүй боломжгүй эсвэл маш хэцүү. Гэхдээ хараа хяналтандаа байлгаад ийм зам байдаг, энийг хооллол томорно гэдгээ ядаж мэдж явах юм бол эрсдлээс хамгаалж болохоор юм шиг байгаа. За тэр хүмүүсээр явхад бардамлаас гадна бас нэг зүйл анзаарэгдсэн нь юу вэ гэхээр төгшөөх, зай барих, жиирхэх энэ төр асуудлууд байгаадсэн баггүй юу? Энийг нөгөө талаас нь хараад үзвэл тэр хүмүүсийн бас зүг байгаад байгаа хгүй. За би ингэ сэвтэ бай гэж, сэвтцэн бай гэж бодъё тий. Сэвтцэн болвол тэр хүн сэвтэх орон цагаа өөрөө бий болгосон
байх байхгүй юу. Яад гэвэл би их бардам хүн байлаа гэж бодъё. Дотроо мөн чанар маань бардам бай гэж бодъё. Тэнгүүд буурлууд бол одоо буурлууд юм уу те сайн талынхан одоо мэдгүй тэгээ сайн муугар нь хуваач. Уг нь бол сайн муу байхгүй л гэдэг юм. Гэтэ би зүгээр бичлэгэн дээр хуваагаад ирчихээ. Тэр ингээ сайн талынх нь хизээш тэр бардамлыг чи өөгшүүлэх юм ярьдаг байхгүй юу. Натгаач болооч засаач гэл шууд хэлэхгүй ч гэсэн нөлөөлөл үзүүлэл аль болох засуулгаал ингээ оролдлого хийдэг. А тэгэнгүүт одоо нөгөө талынх нь болохоор нөгөө бардамлалыг чи ингээд өөгшүүлж орж ирдэг байхгүй юу. Улам хөөргөөл чамайг багтаал дэвэргээл бардамлахаар чинь бүр тэрэн дээр чинь нэмж орж ирдэг ч юм уу те. Ингээд ирэхээр хүн өөрөө дотроо мөн чанар нь бардам хүн бол энэ дэвэргээд байгаа улам тэр сэтгэлийн таашаалыг нэмж өгөөд байгаа талтайгаа илүү найзлан холбогдно үсттэй. Тэгэхээр энэ дээр сэвтчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө тэр хүмүүс чинь үздэг хардаг нөгөө хүмүүс чинь болохоор нэг сэвээс чинь явахтаа ингээд үйл мүйл хийгээ салгаад өгье л доо. Тэр хүний доторх мөн чанарыг бол засахгүй байхгүй юу. Энэ доторх мөн чанарыг үүштэй хүн өөрийнхөө шийдвэрээр, өөрийнхөө хараагаар, өөрийнхөө ухаарал, сэхэрлээр л засдаг болохоос яг энэ дотоод мөн чанар чинь байгаа зүйлийг ямар ч мундаг удхан зайран тэгээ бясалгагч эсвэл онгод өвгдөөц засдгүй маа. Бид нар өөрөө засдаг. Тийм учраас нэгнээс нь салгаад өглөө гэхэд нөгөө мөн чанар чинь хэвээрээ байгаа учраас гараал явлаа дахиад нэг хоёр сонголт ирлээ дахиад эдлээ сонголоо тэгэл дахиад нэг найзтай болоод эргэл сэвтчих واخгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө мөн чанар доторхоо засаагүй байгаа цагт гаднаас хүнээс тусламж авлаа гэд хэсэг хугацаанд дээрдэж магадгүй. Гэхдээ буцаад байрандаа ирнэ л гэсэн. Тийм учраас яг энэ нөхцөл байдалд болохоор өөрөө өөрийнхөө эзэн байж, өөртөөгөө ажиллаж, өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх нь бүр хамгийн гол түлхүүр шүү. Түүнээс биш хэн нэгэн мундаг хүчтэй амар ухаалаг замч тийм чинь ингээд чамд зөв зам чигийг зааж өгөөл чи тэрүүгээр одоо дардан сайхан алхаад хүрэх газраа хүрнэ гэсэн юм бол байхгүй. Манай буурлууд одоо бууж ирсэн цагаасаа л надад ойлгуулах гэж хичээсэн юм нь болохоор ингээ өөрийгөө таньж мэд өөрийгөө ажиглал тэгээ ажигласан бол хүлээн зөвшөөр тэрийг ингээ байгаар нь хүлээж ав гэж хэлдэг байхгүй юу. Би эхлээд энийг юу гэж ойлгосон бэ гэхээр өөртөө ингээд хитрхи шүүмжлэлтэй хандаад байна. Би яаж ч нөгөө өөртөө амар ихтгэлгүй хүн байсан учраас өөрийгөө үнэл мөнэл гэдгийг айгу буруугаар ойлгоодсон байхгүй юу. Тэг өөртөө хитрхи хатуу ханд чинь угаасаа алдаагүй төгс хүн гэж байхгүй юм чинь байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэгээд байгаа чигтэнд байлга гэж ингэж ойлгосон юм. Тэгсэн чинь явт дундаа юу болж хуурсан бэ гэхээр хүлээн зөвшөөрсөн бол угаасаа засах тийшээ л хандуулна. Засталчаа ингээд бас ингээд хатгаал чиглүүлээл хөтлөөл байдаг гэсэн. Арх удаг хүмүүсийг сэтгэл зүйчид энэ төр ярьдаг гэжтэй. Тэр хүн архины эмчилгээ хийхийн өмнө би архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх зайлшгүй шаардлагатай. Хүлээн зөвшөөрсөн тохиолдолд элдв донгийн эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ хийж эхэлж болно. Засрахгүй нь бол дараагийн асуудал. Би ер нь их уудаггүй штэ, тэр чин гайгүй штэ, тэр чи байдаг л зүйл штэ, тэрийг уух гэхгүй штэ гэд яриад байгаа архичин хүн дээр 1000 эмээ эмчилгээ, донгийн эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ, албатай эмчилгээ хийгээд засрахгүй штэ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Хүлээж авах гээд байгаа зорилго нь тэр шүү. Би бол өөрөө хуншиг цагаан явж байгаад ийм яриаг байхгүй. Би чинь залуу наснда нилээн шоуж айгүй гоё ганган ингээл үргэлж өсгөөтэй готлон өмсдөг. Тэгээ сэтгэл гутралаа нэг шоугаар одоо аргацаах гэж ядсан нэг тийм хүн байсан байхгүй юу. Тэгэхээр би одоо бараг их сургууль сурсан зүйлээсээ илүү шоу цэнгийн зугаа цэнгэлийн тийм ертөнцийг айгүй сайн мэддэг, өөрөөсөө мэднэ, найз нөхдөөсөө мэднэ, нөхрөөсөө мэднэ, нөхрийнхөө найзуудаас мэднэ, ер нь ингээд тийм хүрээлэл донд байсан. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр нэг бол ингээд хариуцлага ухамсарлаад амьдралд ордоод байгааг хараад тэн дээрээ өөрөө ухаарч ойлгоод өөрийгөө татаад гаргаад авчина. Үгүй бол бодъё л да. Эхлээд нэг 7 өнөختөө нэг пив уучдаг гэжээ. За пив уугаал нанараал тэгэл тэр нь гоё санагдаал тэнгүүд ингээ эрүүл байхаараа тэр гоё байгаагаа хаанаас яаж болохоо мэдхгүй. Тэнгүүтэл уудаг зай хугацаа нь ойртно, уудаг юм нь хатуурна. За тэгэл ер нь
юм л уухгүй л бол сүүл рүүгээ аз жаргал амар амгалан гэдгийг мэдрэхээ болно. Жоохон архинд орж эхэлж байгаа. За архийг дагаад юу орж ирэх вэ гэхээр хүний бус зан чанар одоо бүлийн хувьд бол хуурам, мэхлэлт, гадуур хонолт юу их дагалдах вэ те. За тэгээд тэрэндээ эхэндээ жоохон саатж байгаа. Тэгээд дахиад сэтгэл нь дахиад илүү хүснэ. Тэгээд тэрийг бас юунаас болохоо мэдэхгүй болохоор дахиад одоо нэмэлтүүд орж ирнэ те. Мөрөөдөө тоглоомд онтох элдв сони юмнаас таашаал авах эсвэл архиных нь мансуур нь хангалттай байхаа болоод хар тамхиар оролдож үзэх. За тэгээд тэрэндээ донтох. Бүр ингээд тултал яваад сэтгэлийн одоо дүүрэх юм нь дахиад байхаа болоод тэгэнгүүт сүүл рүүгээ яаж юм гэхээр нөгөө хүний бус янз бүрийн гаж юмнууд хийдэг те. Бүр хүний санаанд багтамгүй заваа юм хийдэг гэдэг нэг амилсан чөтгөр шиг хүмүүс ээ штэ. Одоо пафт идэм идэж нэг ийм шат дараалалаар л явсаар байгаа тэнд очсон байхгүй. Пафт идийг бол яг одоо амьд чөтгөр гэх юм уу эсвэл ингээд өөрийн биедээ эзэн байхаа болоод ингээ бүр алдцсан. Тэгээ өөр маш олон муухай хий биетүүдийн оромж үр уурхай болцсон хүн гэх юм уу би одоо яг тодорхойлж мэдэхгүй л юм л да. Заавал архит арс байх албагүй л те. Хажуугаар нь шунал ээж болж шít. Жишээлбэл эхлээл тэ байртаа боллоо, дараа нь машинтай боллоо. Тэгснээ бүр их шуналаа. Тэ хэрэгцээгүй юм авахын тулд их хэмжээний мөнгө олох шаардлагатай боллоо. Тэрийг эхлээд худлаа ээж олдог боллоо. Дараа нь хулгай ээж олдог боллоо. Дараа нь хүмүүсийг хохироож олдог боллоо. Дараа нь бүр томроод ирэхээр улсаа худалдаж олдог боллоо. Байгаль дэлхийгээ эвдэж буснуулж сүйтгэж олдог боллоо гэх мэт те. Бүхэл зүйл дээр ингээд цаашаа ахвал шат амжилгууд явж байна. За яг үүнтэй адилханаар сэрэлт бас ингээд шат дамжлагтай яваад байгаа байхгүй юу? Жишээлбэл нэг үгийг нэг хүнд хэлэхэд тэр хүн нэг сонсоод ойлгож байна. А нөгөө хүнд 10 удаа давтаж хэлээд чихэн дээр нь очиод хашгирсан ч огт ойлгохгүй байгаа байхгүй. Яг юундаа ялгаа байна гэж ингээд амар гайхдаг байсан юм. Тэгээд тэр ойлгохгүй байгаа хүмүүсийг харахаар тэд нар толгой сайтай, логик сэтгэлгээтэй, шинжлэх ухааны мэдлэг сайтай, амьдрал ахуйн сайн, хүчтэй, чадaltaй л аг л амьдарч яваа хүмүүс. Тэгэхээр яагаад ийм юмыг ойлгож сэтгэж бодож чадахгүй байна вэ гэхээр тэр хүмүүс дотроо тээсэн ухаарлан дутуу байгаа байхгүй. Нэг л амьдрын эд мөнгө бол чухал, хариуцлага гэдэг нь нэг чухал биш. Би бол эрхээ эдлэх ёстой. Би л болж ивэл болоо, үр хойч хамаагүй, үг дэдс хамаагүй гэдэг ийм сэтгэлгээтэй харах өнцгтэй. Тэн дээрээ дараагийн төвшний ухаарлаа өөрөө мөн чанар дотроо тээхгүй байгаа учраас тэр хүмүүс мянга очоод бид нар ингэ ягалт дэлхийгээ сүтгэж байна гэд хэлэхээр тэр хүмүүст ойлгохдохгүй штэ. Тэ угаасаа мөн чанарт нь номер 1-т нь өөрөө ч юм уу. Эсвэл эд мөнгө ч юм уу. Шал өөр үнэт зүйлтэй байгаад байгаа. Тэгэд аль нь яг илүү үнэтэй вэ гэдэг ухаарлаа тэгийг учраас тэр хүмүүст мэдээжийн ойлгомжтой юм яриад чихрүү нь орохгүй байгаа байхгүй юу. За тэгэнгүүт одоо ингээд нэг сэрцэнтэй байгалаа хамгаалах хэрэгтэй юм байна. Өв уламжлалаа сонсох хэрэгтэй юм байна. Одоо хүнлэг инэрэнгүү байх хэрэгтэй юм байна гэдэг ухаарлаа өөрсдийнхөө хүчээр ингээд дотроо тээцэн хүмүүсийг одоо сэрж байгаа ч юм уу гэх гээд нь штэ. За тэр хүмүүс чинь за сэрчлээ гэж бодоход тэгээд зогсохгүй нөгөө шат дамжлагаараа явах гээд байгаа хгүй. За эхний ээлжинд эрх биш хариуцлага гэдэг ойлголтоо ойлголоо. За хариуцлагаа ойлгосон бол дараагийн удаа юу ч үгүй хүнийг уучлж өршөөхийн ач тусыг ойлголоо. Улс орныхоо төлөө сэтгэх, бусдын төлөө сэтгэх гэдэг ийм өргөн цар хүрээтэй сэтгэлгээг ойлголооч гэдэг юм. Ингээд араасаа дэвшиж явах гээд байгаа маа. Түүнээс биш ингээл сэрэн гэхээр нэг нүдээ нэгэл үнцийн хорвоогийн бүх ид шидэн биднэр лүү юулна гэсэн үг юусоо биш. За тэгээд энэ сэрэлт явагдаж байгаа ч юм уу явагдсан хүмүүстээр яадаг вэ гэхээр буруу нөхдүүд чинь за эхлээл арх орж ирлээ. Архин дуртай одоо нэг нөхөр найзлаа. За дараа нь юу гэдэг элдв янзын эрэгтэй эмэгтэй хүмүүс дуртай нэг нөхөр нэмэл найзлаа. Тэрэн дээрээ нэг хар тамхины нэг нөхөр нэмэл найзлаач гэдэг юм. Ингээл олуулаа болоод байгаатай адилхан одоо нэг сэрэлт явагдаж байгаа хүн дээр хүүхдээц нь ашгүй энэ нөхөр жоохон юм ойлгоод эхэллээ гэж хамгаалж эхлэнтэй. Нөгөө нөхдүүдийн яриа хөрөг сонсохгүй ч юм уу тэднээс аль болох ингээ холуур тойруулаад нэг айтайхан аваад явцдаг ч юм уу. За ингээ хамгаалж эхлэнгүүтээ зүг чигийг нь бас тодорхойлж эхэлнэ. Миний л ажигласнаа шүү. Энэ бол ингээд нөгөө би өөрийнхөө
ойлгосноор л яриад байгаа гэдгийг манайхан бас ойлгоорой. Хамгийн гол нь нөгөө тал руугаа гулсахад айгүй амархан. Яад гэвэл тэд нар чинь бидний нөгөө зүгээр юм сул тавьчихад болох зан чанаруудыг л дандаа дэвэргэж байдаг те. Хүнд хатаарах шиг амархан юм хаана байна. Тэгэхэд хатаарахгүй байх бол бас нэлээд ажиллагаатай зүйл байгаа даа шүү дээ. Тийм болохоор тэр талтаа автагдах нь айгүй амархан баггүй юу. Тэгэнгүүт нөгөө талдаа те сайн талын хэдтэйгээ найзлах гэхээр нөгөөдөл чинь шалгана, сорина, дэнслэн. Тэгээ хизээж ингээд бэлэн будаа өгөхгүй дандаа л тойруулна. Тэгэл өөрөө ойлгохтол нь ингээл хараал жоохон түлхэж өгөөл, жоохон татаж хангаагаал ч юм уу шипи өгөөл яваад байна уу гэхээс шууд ингээл хөөе наа чин тийм учиртай тэгдэг ингэдэг гэд хэлдэггүй. Гэтэ хэлээд бол нэмэргүй. Яадгүй л адилхан байхгүй нөгөө дотор мөн чанар чинь өөрөөрөө ухаарж өөрөөрөө дүгнэж цэгнэж засагддаг болохоос хин нэгэн гаднаас нь засаад ямар ч нэмэргүй. Одоо тухайн хүн дотроо өөрчлөгдөг байгаа цагт хүлээж авах чадваргүй гэсэн. Тэгэхээр дараагийн шатандаа гарах гал бид нар тэг нэг шат авлаа. Тэгэл тэрний араас дахиад нэг асуудал гарч ирээд дахиад нэг сэтгэл готролтой ороод ч юм ингээд яваад байгаагийн шалтгаан нь бас тийм байж болохын гэж би бодлоо. Эцэст нь гээд дүгнээд хэлэхэд за болохгүй нөхдүүд бол дандаа хүний сул тал дээр ажилт юм байна. Тэгэхээр хүнд ямар сул тал байж болох уу гэдгийг тэр долоогоор зүгээр жишгэлээд авчиж болно ш. Тэр долоогоо бүрэн мөсөн алга болохгүй маа гэхэд хараа хяналтандаа байлгаж надад ийм зан чанар гарч магадгүй надад ийм эрсдэл байгаа гэдгээ тооцож байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө ажигл, өөрийгөө таньж мэдсэн бол хүлээн зөвшөөрж дараагийнхаа шат руу орно. Тэр нь болохоор засах үйл явц. Засахтаа яах юм гэхээр тухайн зан чанараа яг үнд суурь нь юундаа байна. Тэгээд ямар үр дүнд хүргэж ийн гэдгээ судална, эргцүүлнэ. Тэгээд олсон болол эсрэгээр нь хийн. Жишээлбэл одоо би түрүүчийн дугаар дээр уур хилэнг нэг жоохон ярьсан. Сая бардамлыг нэг баг зэрэг ярьчлаа тий. Тэнгүүд одоо залхуу байж болно ш. Залхууг эсрэгээр нь гэвэл хөдөлмөрлөж засна штэ. Би бас өөрөө бас нэлээд залхуу юм баггүй. Тэнгүүд одоо юу гэдэг. За өнөөдөр би ингээл босоод өдөржингөө ажиллая гэж ботход надад маш хэцүү. За маргааш өдөржингөө ажиллахад арай бага хэцүү болсон байна. Нөгөөдөр арай дэрдсэн байна. Ингээд би өдөр болгон өөрийгөө завгүй хөдөлмөрлүүлээд 3 сар болоход бүр ингээд зүгээр сууж чадхаа байтлаа хөдөлмөрч болсон байдаг. Тэ? Энийг бол хүн болгон бид нэр анзаарч ирсэн байх гэж бодож байна. Яг иймэрхүү байдлаар л засна. Уг нь бол энэ ингээд нэг цэгцлээд авчвал айгүй энгийн ойлголт байгаа. Эцсийн дүндээ бид нар ингэж яг яах гээд байгаа юм бэ гэхээр нь штэ. Нөгөө нөхдүүд рүү ингээ хөтлөгдөд явхаар очих газар чинь тэнд байна. Чи одоо бардамлаа хөглөөл хийрхэд явах юм бол юм хоосон бардамлсан. Тэгээ хоосон бардамлынхаа төлөө юу эсийг хийсэн. За эсвэл арх дарсандаа хөтлөгдөд явлаа гэхэд одоо бүр хүнээ байсан, хүний заяандаа дарагдсан, шуналтаа хөтлөгдөд явах, шунлынхаа төлөө хүн хорлсон, хулгай хийсэн. Ингээд ийм үр дагаварт хүрэх гээд энэ бол тодорхой. За нөгөө талдаа өөрийгөө засаж явснараа юунд хүрэх гээд байгаа юм гэхээр одоо оюуны хөгжил явагдаж байна, сэхээрл явагдаж байна, гэгэрл явагдаж байна. Ингээд нийтээрээ сайхан сэрээд, сэхээрээд гэгэрчих юм бол энэ одоо бидний үзий ядаад байгаа энэ харанхуй нийгэм те энэ болохгүй байгаа улс төр энэ төр чинь суйраасаа хувь хүнээсээ засагдах гээд байгаамаа. Тэгээд их эзэн богд Чингис хаан маань энийг чинь одоо нэг хэдхэн үгэнд багцлаад хэлсэн байдаг штэ. Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэхээр бүх юмны суурь нь бие рүүгээ буюу хувь хүн рүүгээ нэгж хүн рүүгээ орж ирж байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд өөрсдийгөө засаад өөрсдөө ажиллаад тэгээд дараа нь тэр нийгмийн асуудал, хөгжлийн асуудал, төрийн тухай асуудал, дэлхийн нийтийн асуудал, байгалийн асуудал энтрийг ярих цаг ирэх байхаа. Нэгч хүн болгон өөр дөрөө ажиллаад эхлээсэ гэж бодож бас энэ бичлэгүүдийг хийж байгаа. Цаанаа хөглөгдөлгөө нь ер нь тийм байгаа юм байна гэдгийг бас 2 3 4 ч юм уу бичлэг хийж ийж дундаас нь ойлгоод байгаа байхгүй юу. Эхлээд ямар ч байсан бичлэг хиймээр санагдал гих мэт явж исэн. Ингээд энэ болохоор юм шууд чи ийм зорилготойгоор ингэж бичлэг хий гэж
хилдэг зүйл ерөөсөө биш байгаад байгаа юм а. Яг туулуулаад өөрөөрөө ойлгоод тэгэл чиг баримжаа хэр зөв барьж авч гин тэрүүгээр нь бас сориод энсийг нь тавиал гих мэт ер нь ингээд багцлаа зэгцлээд ойлгол иймэрхүү ойлголт байгаа шүү. За тэгээд өнөөдрийн бичлэгийг би цэвэр өөрийнхөө туул дээр үндэслээд өөрийнхөө хувь хүний өнцгөөс бодож ярьсан байгаа. Та бүхэн тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай. Нэрээ нэг хүн асуулт асуусан байсан. Босгод хэд орчим төгрөг зарцуулсан бэ гэд тэр хүнд нэг хариултыг өгч тэгээд 10-аад сая ч юм уу 10 гаруй сая төгрөг болсон. Тэгээд болсон хүн бол ер нь 108 гаригийн бөөлөө буюу 108 гариг өдөрт 2-3 удаа буулгах ёстой байдаг гэдэг. За би ер нь бас нэг тэр зарчмаар ерөнхийдөө явсан. Тэгээд альва нэгэн гаднаас тусламж ирэхээс илүү өөр дээр ажиллавал өөрөөс ч маш их хариултууд гарч ирдэг шүү гэж хэлмээр байна. Гэтэ мэдээж ном судар битгий унш хүний яриа битгий сонс гэсэн үг биш. Тэр болгон дээр ард нь алийг авах уу, алийг гээх үү, надад аль нь тохирох уу гэдгээ хяналттай явж байсан зөв болно шүү гэж хэлмээр байна. Яг гэвэл энэ даалт ертөнцтэй холбогдож байгаа даалт ертөнцийн тухай энэ асуудал бол маш бага мэдэгдэж байгаа ийм нууцлаг ертөнц байгаа шүү дээ. Тэгээд энэ дотор энэ юм хүлгүй их далаад ороод одоо живцэн ч юм байгаа, хөл алдсан ч юм байгаа, буруудаж яваач хүн байгаа, зөвч яваа хүн байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс дээр бас авах гээхийн ухаанаа заавал ажиллуулж авахгүй бол аюултай гэж хэлмээр байна. Тэгээд нэг ямиг нэг өнцгөөс харсан бол нөгөө өнцгөөс нь заавал харж явах гэх мэт яг одоо та бүхний толгой хэрхэн ажиллаж те оюуны чинь чадвар хэр байна гэдгээс шалтгаалаад зөвхөн өөрөөс шалтгаалаад өөрөө өөрийгөө дааж авч явдаг ертөнц байгаад байх шиг байгаа шүү. Коммент бичиж урам өгж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.